Үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгахыг Эрхэнцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр хүний эрх ба технологи сэдвээр ярилцахаар зочин орж ирүүллээ. За орой минь хүргье. За баярлалаа. Ингээд бид зочноо та бүхэндээ танилцуулъя. Хатагтай Наран Туяа хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хууль зүйн ухааны доктор ийм ирхэн байна. Өнөөдөр одоо танайхан ч өчигдөр нэг хэвлэлийн урал энэ төр хийсэн тийм ээ? Хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагааны талаар. За тэрний тухай хоёулаа бас ярилцсан. Ер нь бол та хоёр бол энэ өргөн хүрээнд ярилцах юм а хүний эрх ба технологи гэсэн. Тэгээд би зүгээр нэвтрүүлгээ нь хоёр хуваагаад ингээд тантай ярилцъя гэж бодсон. Эхний хэсэг нь болохоор таны мэдхүүн одоо танай байгууллагын гол зорилт юу гэдгийг тэр тухай дараагийнх нь яг өөрөө ч хариуцсан ажиллаж байгаа тэр хүний эрх болон одоо төрийн байгуулалт те өөрөө бас те улс төрийн эрхчлөө яг үнтэй тэр тухай ярилцъя гэж ингэж бодож байна. За би ингээд зочноо та бүхэндээ бас эхлээд тавьж танилцуулъя. За мэргэжил нь олон улсын эрх зүйч, зэрэг цол, хууль зүйн магистр, хууль зүйн ухааны доктор, PhD юм байна. Ажлын туршлага либерал эмэгтэйчүүдийн оюуны сан хөтөлбөрийн зохицуулагч, газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, хүний эрхийн үндэсний комиссийн референт, бодлого дүн шинжилгээ хариуцсан ахлах референт, ажлын албаны дарга, Австралийн үндэсний их сургууль докторант, судлаач, Европын комисс, олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага. Австралийн үндэсний их сургууль, Европын их сургууль бие даасан шинжээчээр ажиллаж исэн ийм хүн байна. За ингээд хоёулаа ярилцлага эхлэе. За эхний асуулт би хэдэн асуулт ер нь одоо дандаа таны мэдхүү асуулт гэх юм уу да тий. Ийм бэлдсэн байгаа. За эхнийх нь болохоор энэ хүний эрхийн үндэсний комиссийн одоо үүрэг, чиглэл, зорилго нь юу вэ? За баярлалаа. Энэ бол нөгөө таны мэдхүүн гэхээсээ илүү аюул чухал тийм суур шинжтэй асуулт. Тийм болохоор энэ асуудлыг бас ярих, тайлбарлах боломжийг олгосонд баярлалаа. Хүний эрхийн үндэсний комисс гэдэг бол ер нь хүний эрхийн үндэсний байгууллага гэдэг бол тогтолцооны хяналтын байгууллага. Дэлхийн улс орнууд төр засаг, Монгол улсын төр хүний эрхийн одоо талаар амлалтыг үндсэн хуулиараа олон улсын хүний эрхийн гэрээ конвенцэд нэгдэж өгдөг. Тэгэхээр тэр амлалтандаа хүрж байна уу гэдэгт улс төрөөс хараат бус мэрэгшсэн хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл тогтолцоог хяндаг байгууллага бол хүний эрхийн үндэсний байгууллага. Үндсэн шиг үүрэг зориулт нь бол ийм. Өөрчлөлт тэр тогтолцоонд нь юу урдээ? За тэгэхээр тогтолцоо Монгол хүн сайн сайхан амьдрахад одоо шаардлагатай бүхий л нийгмийн салбар байгууламжуудыг дэлхийн улс орнууд ер нь улс орнууд байгуулдаг тийм үү? Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, хөдөлмөр эрхлэлт, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа гээд энэ бүх одоо механизмууд чинь өөрөө эргээд яваад хүний эрхийн амлалттай холбоотой байгаа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй, эрүүл мэндийн хамгаалуулах эмнэлгийн тусламж авах хэрэгтэй, сурч боловсрох хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй гээд энэ олон амлалтуудаа хүрэхэд төр хууль баталдаг, хуулиа хэрэгжүүлдэг. Баталсан хууль нь хүний эрхийн зарчимд нийцэж гэнэ үү? Хэрэгжүүлж байгаа практик нь нийцэж гэнэ үү гэдэг дээр хөндлөнгийн хяналт тавьдаг, дүгндэг, дүн тавьдаг байгууллагыг хүний эрхийн үндэсний байгууллага гэдэг. Уучлаарай энэ нэг нүүбэс баталсан хүний эрхийн түгээмэл тунхаглагддаг гэж байдаг. 17 зүйлд ангитай ч үлээ. 30 зүйлтэй. 30 зүйлтэй. За тэрний одоо суур гэсэн тэр бол суур нь болох одоо энэ бас та бас их чухал асуудлыг хөндлөө. Яагаад гэвэл ингэдэг human rights гэдэг ойлголт бол тэр жижигхэн 30 зүйлтэй хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг баримт бичигтэй хамт дэлхийд үүссэн ойлголт. Урд нь нөгөө иргэний эрх зүй, улс төрийн эрх зүй, civil rights нар гээд одоо Америкийн тунхаглал, Францын тунхаглал гээд ингээд ярьдаг баримтчгууд бол тухайн улсын эрх зүйн тогтолцооны одоо хууль зүйн ойлголт байсан бол human rights гэдэг ойлголт бол олон улсын эрх зүйд анх одоо 49 онд хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг зөвлөмжийн шин энэ бол заавал биелүүлэгдэх олон улсын гэрээ бол биш. Гэхдээ зөвлөмжийн шин чанартай хүний эрх гэж ийм зүйлүүдийг тодорхойлё. Энэ зүйлүүд хангагдчихэж хүн
одоо айх аюулгүй гачигдах зовлонгүй гэж яг тэр хүний эрхийн түгээмэл тунхаглалд орсон үг хэллэг юм л дээ. Амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Тэгэд эн чинь дэлхийн 2 дугаар дайн болоод тэр дайнд хүргэсэн хүн төрөлхтний одоо юу гэдэг соёл иргэншлийн 50000 жилийн түвшинд уналт бууралт одоо тэмцэл тулаан шудраг бус явдал энэ болгоны сургамжин дээр үндэслэж бий болсон ийм л нөхцлүүдийг хангая. Тэгээд хүндээ хүндэтгэлтэй бүх ам ижил үнцэнтэй байж бие биенийхээ орон зайг хүлээн зөвшөөрч одоо хүлцэн одоо юу гэдгийг ойлголцож амьдрах нь болвол инх тайван аюулгүй байдлын үндэс байна. Тэрний тулд түр ийм баталгааг хүнд бүрдүүлээ. Энийгээ хүний эрхийн эрх зүй гэж нэрлэгээд тэр 30 зүйлтэй баримт бичиг чинь батлагдсан. Тэгээд тэр баримт бичиг болвол одоо өнөөдөр дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 192 улс орны одоо за ялангуяа 1990-ад оноос хойш ардчилсан одоо дэглэмийн тэлэлт явагдсан тий тухайн үед үндсэн хуулиа баталж исэн улс орнуудын үндсэн хуульд үзэл санаа нь шингэгдэж өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулиудын суурь болсон баримт бичиг болсон. Тэрүүгээрээ нэгдүгээрт нь одоо хууль зүйн хүчин чадлыг үндсэн хуулийн түвшинд олж авжээ. За хоёр дахь асуудлыг тайлбарлавал тэр олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг зөвлөмжийн шин чанартай баримт бичгийг дэлгэрүүлээд хоёр одоо олон улсын гэрээг бий болгосон нэгдсэн үндэсний байгууллагаас 1966 онд за тэр нь юу вэ гэхээр иргэний улс төрийн эрхийн олон улсын пакт гэж олон улсын гэрээ байна. Эдийн засаг нийгэм соёлын эрхийн олон улсын пакт гэж олон улсын гэрээ байна. Энэ хоёр гэрээн дээр нөгөө 30 зүйлтэй баримт бичиг дээр байгаа хүний эрхүүдийг задлаад хууль зүйн үүрэг болгоод улс орнууд оролцогч улс болдог сойрхон баталж нэгдэн орж оролцогч улс болж өөрөлдөх юм бол энэ гэрээний дагуу бид нар иргэдтэй амьдрах орчныг бүрдүүлнэ гэдэг ийм одоо амлалтыг өгсөн. Монгол улс бол энэ хоёр пактад аль алинд нь тайлбаргүйгээр нэгдсэн. Тайлбаргүйгээр нэгдэн гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө тэр байгаа гэрээний их бичвэрийг тэр чигээр нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Зарим улс орнууд жишээлх юм бол одоо юу гэдэг шашин, уламжлал, эдийн засгийн нөхцөл байдлаасаа болоод ийм энэ заалтыг бол манайх өөрийнхөө нутаг дэвсгэр дээр ингэж ойлгоно гэж одоо тайлбартай нэгдэх юм процесс бол байдаг. Монгол улс бол тэгээгүй. Тэр битгийх л энэ гэрээ конвенц зөрчигдсөн тохиолдолд Монгол улсын иргэн одоо иргэний улс төрийн эрхийн пакт бол хүний эрхийн хороо, эдийн засгийн нийгэм соёлын эрхийн хороонд гомдол гаргах энэ одоо эрх зүйн боломжийг бүрдүүлсэн нэмэлт протоколуудад нэгдэж орсон гэсэн үг. Тэгэхээр Монгол улс олон улсын түвшинд маш өндөр хууль зүйн хариуцлага хүлээсэн. Тэг зүгээр энэ ийм асуулт байгаамаа. Энэ одоо түгээмэл тунхаглалгээд энэ 30 зүйлтэй энийг хүлээн зөвшөөрсөн засгийн газар нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л одоо нөгөө нүүбийн гишүүнээр эсвэлдэг гэж тийм байдгүй би тэгж ойлгосон. Яг гоо зүгээр мэдээж шууд тийм шаардлага бол байхгүй. Гэтэ нэгдсэн үндэсний байгууллагын дүрмд бол энэ байгууллагын мөн чанар үүрэг зориулт бол хүний эрхийг хамгаалах юмаа гэдэг зарчим орсон байдаг учраас хүний эрхийн гэрээ конвенцэд нэгдэх нь энэ одоо юу гэдэг хүний эрхийг хамгаалах үүднээс эрх зүйн дэг тогтолцоогоо бий болгох нь бол бас одоо тэр клуб гэж хэлээ л да нэгдсэн үндэсний байгууллагын клуб гэвэл улс орнуудын клуб гэж нэрлвэл тэнд одоо гишүүнчлэлтэй байх бас нэг юм чухал үзүүлэлт. Монгол улсын хувьд бол ардчилсан улс орны хувьд хүний эрхийн асуудал, хүний эрхийг хамгаална гэдэг бол мэдээж энэ улсын одоо юу гэдэг суур үзэл баримтлал. Тэр утгаараа Монгол улсын үндсэн хуульд ч тэр нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд ч тэр хүний эрхийн баталгаа бол дэлхийн олон улс орнуудтай харьцуулахад маш өндөр түвшинд байдаг гэсэн үг. За та яг одоо нөгөө Монголынхон хүний эрхийн үндэсний комиссийн зорилго чиглэлийг сая хэллээ те. За миний ойлгож байгаагаар болохоор энэ хамгийн гол одоо та бүхний ажиллах зарчим гэдэг юм уу? Тэр бол одоо аливаа байгууллага, төрийн байгууллага, хувь хүн юу гэдгийг тэрнээс одоо хараа тусаар ажиллаж ээж та бүхний дөгөлд мөнгөлд одоо юу гэдгийг тэр сая үнэн бодит нийцэх ёстой гэж би ойлгож байгаа юм. За хараат байдал хэр хангагдж байна? Энийг одоо та бүхний хараат байдлыг хууль муулиар ч гэдэг юм уу яаж хамгаал зааж өгсөн байт юм бол. Тэгэхээр хүний эрхийн үндэсний байгууллагын одоо тодорхойлох салшгүй мөн чанар бол хараат бус байдал. Юунаас хараат бус байх юм бэ? Улс төрөөс хараат бус байх. Улс төр гэдэг нь зөвхөн улс төрчид юм уу гэвэл бас үгүй. Тэ олон нийтийн үзэл бодол бол бас одоо улс төрийн нэг хэлбэр. Тэгэхээр зөвхөн баримтад үндэслээд ер нь яг зүгээр энэ дээр өмнө нь нөгөө
юу болгоод хэлэхэд бол зарим хүний эрхийн үндэсний байгууллагууд бол өргөдөл гомдлыг хүлээж авч одоо шалгаж шийдвэрлэх ийм бүрэн эрхгүй байдаг. Гэхдээ Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийг байгуулахдаа хүний эрх хэрэгчлөө зөрчигдсөн тухай өргөдөл гомдлыг хүлээж авч шалгаж шийдвэрлэх энэ бүрэн эрхийг олгосон. Тэгэхээр хараат бус байдал мэдээж зөвхөн одоо өргөдөл гомдлыг шалгаж шийдвэрлэх хүрээнд ч биш бусад хүний эрхийн үндэсний комиссийн гаргаж байгаа дүгнэлтүүд бүгдээрээ яг одоо баримтад үндэслэн эрх зүйд нийцсэн байхын шаардлагыг тэгээд ямар нэгэн нөлөөнд автахгүй гэр дүгнэлтээ гаргах энэ шаардлагыг өгдөг. За тэгэхээр хараат бус байдал хангагдаж байна уу? Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн хараат бус байдлыг хэрхэн хангасан бэ? Хараат бус байдлыг хуульд болвол би даасан хараат бус байгууллага байна гэж тодорхойлсон байгаа. Нэг л өгүүлбэр үйт юм. Яг вэ зүгээр яг ингээд одоо хуулийг системчилж уншихад бол тэн дотроос хараат бус байдлын баталгааг бүрдүүлэх зорилготой одоо эрх зүйн зохицуулалтууд бол бий. Тэгэхдээ мэдээж яг одоо хүний эрхийн үндэсний комисс яг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад бас сайжруулах шаардлагатай асуудлууд бол байгаа. За нэгдүгээрт нь хараат бус хүний эрхийн үндэсний комисс хараат бус байхын тулд гишүүд нь хараат бус байх ёстой. Хараат бус гишүүд томилогдохын тулд гишүүдийг томилж байгаа тэр одоо процесс шалгуур болвол ил тод нээлттэй байх ёстой. Монгол улс одоо 2000 онд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалт зарлж анх удаага томилсон. Тэгэхээр энэ зохицуулалт бол одоогоор хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулинд суугааг байгаа. Хуулиндаа энэ зохицуулалтыг суулгах хэрэгтэй. Одоогоор бол хууль зүйн байнгын орооноос баталсан байдаг байхад журмаар зохицуулагдаж байгаа асуудал. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт нь хуулинд тусгагдах хэрэгтэй. Дараа нь хүний эрхийн үндэсний комиссийн даргын томилгооны асуудал бол маш чухал. Хүний эрхийн үндэсний комиссийн ер нь хараат бус байгууллага тэгээд одоо юм нэгдмэл одоо удирдлагатай хараат гишүүд бус бүрдээ хараат бус байдлаар тодорхой хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг гишүүдээс бүрдсэн байгууллагыг нэгдмэл удирдлагатай гэж хэлж байна л да. Тэгэхээр нэгдмэл удирдлагатай байгууллагыг удирдах байгаа одоо даргыг гишүүдэн дотроосоо одоо санал хурааж байдаг юм уу? Томилох нь бол хараат бус байдлын баталгаа дахиад бүрдэх ёстой. За тэгээд тэрний дараа үйл ажиллагааны хараат бус байдал байна тий. Мэдээж хүний эрхийн үндэсний комиссийн одоо гаргаж байгаа дүгнэлт ялангуяа гомдол шийдвэрлэх ажиллагаан дээр бол маш их одоо юу гэдгийг комиссийн гишүүний дангаараа хэрэгжүүлдэг бүр ирэх. За энэ дээр бол ямар нэгэн байдлаар нөлөөлөх бас оролдлогууд бол бас одоо мэрсэр жижиг сажиг бол байж л байдаг. Гэхдээ тогтолцооны шинжтэй жишээлбэл би бол мэдээж одоо комиссийн гишүүний хувьд өөрийгөө л төлөөлөж ярина. Тэгэхээр 5 жил хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний бүр эрхийг хэрэгжүүлж явах хугацаанд бол намайг одоо үйл ажиллагаагаа ажлаа хараат бусаар хийхэд боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тийм одоо суурь шинжтэй, тогтолцооны шинжтэй тийм нөлөөлөл бол ирж байгаагүй гэдгийг хэлье. Мэдээж одоо тодорхой өдөр тутмын ийм одоо оролдлогууд бол бас байдаг. Гэхдээ энэ дээр автах уугүй юу гэдгийг бол мэдээж одоо энэ бол гишүүн өөрөө шийдэх ёстой асуудал. Хамгийн чухал зүйл байдаг. Энэ нь юу вэ гэхээр гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэгч тэр тодорхой асуудлаар дүгнэлт гаргахад ямар баримт байгаа юм. Нэг, хоёрдугаарт нь эрх зүй юу гэж хэлсэн юм. Энэ хоёрыг маш тодорхой тогтоосон байхад бол хараат бус байдал өөрөө хангагддаг. Тэгэхээр энэ бол өөрөө юу гэдэг хараат бус байдлын дотоод юу юм уу та тийм мөн чанар гэх юм уу. За тэгээд мэдээж одоо нөгөө иммунитетийн асуудал ерөн зүгээр сая одоо энэ парламент дээр ч ярьж байна те парламентын гишүүнийг эргүүлэн татах ёстой юугүй юу гэж одоо энэ асуудал ёс суртахуун ёс зүйтэй холбоотой. Ер нь төрийн өндөр албан тушаалтны иммунитет гэдэг бол өөрөө хараат бус байдлын баталгаа байдаг. Хэрвээ одоо энэ ажлыг хийж яхад надад намайг одоо юу гэдэг цагдаа шүүхэд дуудаач байдаг юм уу те ямар нэгэн байдлаар дарамтлах тэр боломжоос хамгаалдаг хууль зүйн баталгаа бол иммунитет. Зөвхөн хүний эрхийн үндэсний комисс биш. Ер нь Монгол улс даяар тэр бүрэн эрхийн баталгааг бол маш сайн судалж, тогтоож ямар асуудлаас хараат бус ажиллах ёстой юм бэ гэдэг эрх зүйн зохицуултыг бий болгохгүй болвол одоо л яг зөвхөн комиссийн гишүүний хууль зүйн баталгаа, комиссийн гишүүний эдийн засгийн баталгаа гэдэг ингээд одоо заалтууд бол байдаг. Гэхдээ тэр бол амгүй. Айгүй баг одоо юу гэдгийг одоо амилсан байхгүй. Тэн дээр бол илүү маш тодорхой процесс баталгаанууд бас хэрэгтэй. Тэгэхээр хууль зүйн хувьдаа бол
нэгтгээд хэлэхэд бүрэн эрхийн баталгааг бол баталгаажуулсан залтууд бий. Дутуу байгаа боловсронгуй болгох шаардлагатай. Комиссийн гишүүдийн томилгоо, комиссийн даргын томилгоо чухал. Бодит байдал дээр бол комиссийн гишүүн хараат бус ажиллаж чадахгүй юу гэдгийг гаргасан эрх зүйн баримтыг нь харж иж дүгнэ. Энэ одоо гишүүн ямар шаардлага, ямар зөвлөмжийг, ямар нөхцөл байдлыг, ямар баримтад үндэслэж юу гэж дүгнээд, хуулиа юу гэж тайлбарлаад одоо дүгнэлтээ гаргаваа гэдэг нь нөгөө цагаан цаасан дээр хараар бичсэн байгаа учраас тэн дээр бол одоо баг манай судлаачид олон нийт дүнгээ тавихад их чухал эрх зүйн баримт бичиг гэж хэлье. Тий, за 6 гишүүнтэй манай комисс маань. За энэ зургуулангийн одоо энэ олон нийтийн санал асуулгаар одоо сонгон шалгаруулалтаар яадаг юм уу? Эсвэл бол зарим нь одоо их хурл мурлаас ч нэг оруулж ирээд томилдог барьдаг шүүгч нар дээр нэг тиймэрхүү юмнууд байна шүү дээ. Тий, саяны таны хэлсэн тэр хоёр дахь процесс явагддаг. Өөрсдөө нэрээ дэвшүүлдэг. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн одоо нэрээ дэвшүүлэхдээ мэдээж тодорхой шалгуурыг хангасан байх хэвээр 10 жил хүний эрхийн салбарт ажилласан хууль зүйн өндөр мэргэжилтэй ёс суртахууны шалгуурууд байдаг. За тэгээд энэ шалгуурыг би хангасан гэж үзэж байгаа хүмүүс нэрээ дэвшүүлдэг. Улсын их хурлаас ажлын хэсэг байгуулагддаг. За ажлын хэсэг бол одоо журмаараа улсын их хурл судалтай бүх намын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл орсон ийм ажлын хэсэг байгуулагддаг. За тэгээд энэ дээрээс бол одоо хүн тус бүр дээр одоо юу гэдгийг сонсох ажиллагаа гэж хэлдэг юм уу та. Тэгээ энэ одоо хүний гаргаж өгсөн материал нь үнэн байна уу, бодиттой байдалд нийцэхгүй юу гэдгийг тусгайлсан нэг илтгэгч гишүүн томилогдож судалдаг. За ингээд хэлэлцдэг, ярилцдаг гэд. Ер нь бол яг хөө энэ процесс яг одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийг сонгон шалгаруулсны дараа шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо гэд ингээд одоо хамтын удирдлагатай байгууллагууд дээр бол одоо хэрэгжээд явж байна. Энийг бол би хувьдаа одоо юу гэдэг эрх зүйч мэрэгжилтнийхээ хувьдаа маш чухал жишээ гэж боддог. Хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн тусгагдах ёстой гэж боддог. Тийм байна. За бас нэг том асуудал байдаг юм а. Энэ танайхын чинь одоо жил болгон нөгөө хүний эрхийн хэрэгжилт одоо Монгол улсад хүний эрхийн хэрэгжилт ямар байна гэдэг тайлангаа улсын их хурлд өгдөг те. Энд чинь зөвхөн байнгын хороогоор хэлцэгдээд Вэлүү бас чуулганаар ордог лүү? За тийм. Уучлаарай тэгээ би асуултаа дуусгачих. За тэгээд жил болгон та бүхэн чинь ингээ хилцүүлээд ингээд яадаг. За тэрий чинь одоо авч хэрэгжүүлэх тухай хурлын тогтоол жил болгон багтлагддаг. Энэ нөхдүүдийн хэлсэн юмар бид нэр одоо ийм арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг. Энэ маань хэр хэрэгжилттэй гэдгийг энэ жил болгон улсын хурлаас тогтоол гардаг. Энэ тогтоолын хэрэгжилт хэр гэдгийг. Тогтоолын хэрэгжилт хангалтгүй. За би бас тэгж бодлоо. Комисс яг хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэл гэдэг бол онштой тий. Манай улсад хүний эрхийг хэрэгжүүлэхэд энэ тодорхой асуудлаар хууль нь ингэж болохгүй шүү. Практик дээр ийм нөхцөл байдал доголдоод байна шүү. Одоо ийм асуудлаа засъя гэдэг саналыг оруулж байгаа тий. За тэгээд энэний мөрөөр их хурл тогтоол гаргадаг. Бид бол хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэлийн саналыг боловсруулахдаа аль болохоор засгийн газар одоо ойрын 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой. Одоо юу гэдэг юм бүр ингээд ийм мөнгөө нэмэдэ, хүнээ нэмэдэ гэдэг ингээд ийм одоо хэмжээ хязгааргүй асуудлыг ярихгүй байхыг хичээдэг. Аль болохоор Монгол улсын бодит нөхцөл байдалд нийцсэн нэн тэргүүн засан сайжруулах шаардлагатай асуудлыг өөрөлдөх юм бол чиний зөвлөн тусалж байгаа хэрэг шүү дээ. За одоо хэдүүлээ улс орноо яаж сайхан болгох вэ? Яаж хүний эрх хэрэгжилтэд сайжруулах вэ? Тэгэхээр яг мэрэгжлийн хүмүүсийн нүдээр бол энэ асуудлыг зөвхөн юу хийх биш, яаж хийхийг нь бас тодорхой уулна гаргаж эрхийг хичээдэг л дээ. Тэгээд тогтоолууд бол батлагддаг. Урд нь бол ерөөсөө энэ 2020 онд комиссийн хууль энэ шинжилсэн найруулга баталсан. Тэрнээс өмнө бол комиссийн илтгэлийг үндсэндээ бараг их хурл хилцдэг л байлаа. За тэрнтэй харьцуулахад бол нэгдсэн чуулганаар хилцдэг, улсын их хурлын тогтоол гардаг. Энэ бол өөрөө нөгөө одоо хууль шинжилэн батлагдсантай холбоотой гарсан дэвшил. Их хурл тогтоол гаргах нь чухал. Ядагч байсан жишээлхэд тогтоолтой болчоод сууж яана гэдэг бол айгүй том одоо эрх зүйн хувьдаа их чухал арга хэмжээ. Гэхдээ тэр тогтоол яг хэрэгжиж гэнэ үү? Хэрэгжилтэн дээр энэ тэгвэл яаж хяналттай вэ? Засгийн газарт үүрэг чиглэл болгож байгаа улсын их хурл. За тэгэхдээ хүний эрхийн үндэсний комисс зөвхөн засгийн газар руу чиглэсэн ажлуудыг санал болгодгүй гэвэл үгүй.
хууль ялангуяа одоо тэр өөрсдөөс нь шалтгааллах тийм эрх зүйн зохицуулалтанд их асуудал байдаг. Хууль батлна гэдэг чинь маш тодорхой тий тэр хуулийг хэрэгжүүлдэг хүмүүсийн зан үйлийг маш тодорхой чиглүүлэх боломжтой. Тэгээд хоорондоо одоо нийцэлтэй бусад өмнө батлагдсан хууль тогтоомжтойгоо нийцэлтэй энэ хууль батлах асуудал бол ерөөсөө хүний эрхийн нөхцөл байдал дээшлэх хамгийн анхны суурь шүү дээ. Тэгэхээр улсын их хурлд руу чиглэсэн ийм хуулинд ийм нэмэлт өөрчлөлтийг оруулаач гэдэг ийм саналууд бас тусгагддаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг хуу хэрэгжилтэн дээр сэтгэл дундуур бол байгаа. Тэгээд одоо энийг тэгвэл яаж сайжруулах юм бэ? Тэгэхээр хэрэгжилтийг хяндаг бас процессыг комиссийн тухай хуулинд суудчих юм бол өөрөөр хэлбэл нэгдсэн чуулганаар хилэлцсэн шигэ тогтоолынхоо хэрэгжилтийг тэгвэл нэгдсэн чуулганаар хилцдэг процесс байх юм бол эн чинь бас эргээд юу гарав? Юу хийв? Тэ? Тэгээд хүний эрхийн үндэсний комиссийн гаргаж байгаа санал дүгнэлтийг бас улсын их хурлын гишүүд одоо ингээд маш сайн одоо шүүн тунгааж өөрсдийнхөө ард түмний төлөөллийн хувьд янз бүрийн туршлагыг хуримтлуулсан хүмүүсийн хувьд бол шүүн тунгааж маш чамбай тогтоол гаргаж ингэж одоо хэрэгжих боломжтой тий одоо юу гэдэг нэг жилийн хугацаанд дараа жил бол энэ тогтоолынхоо хэрэгжилтийг бид нар хянах учраас ийм ажлуудыг хийх боломжтой. Энэ нь бол бид нар одоо юу гэдгийг тэр урт хугацааны төлөвлөгөөнд тусгаад 5 жилийн дараа 3 жилийн дотор хийх ёстой юм. Ямар ч байсан энэ төрхийн тулд энийг хийх ёстой бай гэдэг нэг юм амьдралтай байдлаар бид нар хэрвээ одоо тогтоолоо баталдаг, тогтоолынхоо хэрэгжилтийг хяндаг болчих юм бол их чухал дэвшил гарах болов гэж бодож байна. Зүгээр танд одоо жишээ байна уу? За хоёулаа 24 оны энэ танай тайланг зүгээр сонирхол та тий. Тэнд одоо хичнээн зүйл ангитай та бүхэн тийм санал монлоо боловсрол тэр тайлантай тусгасан их хурл маань тэрийг яаж хүлээж авч хичнээн зүйл ангитай тогтоол батлаа тэрний хэрэгжилт одоо хэдэн хувьтай ч гэдэг юм уу? Тийм тоо байх уу? За тийм нарийн тоо баримт бол комиссээр байгаа. Тийм манайхан бол байн гаргаж байгаа. За тогтоолын хэрэгжилт бол 60% байна, 40% байна гэд ерөнхийдөө нэг төдий багц зандал гардаг. Яг уу миний хувьд бол яг одоо танд за 24 оны хэрэгжилтийн тэдэн санал гаргаснаас бол 70 дугаар тогтоол баталсан 66 асуудлыг тусгасан байхаа гэсэн одоо бүр төр надад ой санамж байна. Тэрнээс нарийн тоо баримтуудыг бол нэрхийн үндэсний комиссээр байн гаргаж энэ дээр яг хариуцсан ажилтан байгаа. Одоо комиссоос гаргаж байгаа санал зөвлөмж шаардлагууд ямар байдлаар хэрэгжиж байна вэ гэдэг дээр одоо дүн шинжилгээ хийж илтгэдэг бас тусгай ажилтан байдаг. Их хурлын тогтоол яаж гардаг? Жишээлбэл одоо ийм арга хэмжээ за ингээ пунктээр нь яагаад энийг хэрэгжүүлэх нөхөр тэр сайдад даалгах суугаач гэдэг юм уу? Тийм үү нэртэй устдаа гардаг юм уу? Зүгээр тэгэл нэр усгүй тэгэл тэг суугаа ингэ суугаа гэж явчихд юм уу? Монгол улсын ерөнхий сайдад даалгадаг ба. Тийм. Эдгээр асуудлаар арга хэмжээ авахыг тэгээд хяналт хэрэгжилтэнд хяналт тавихыг бол комиссийн дарга даалгадаг. Тэгэхээр хоёр одоо албан тушаалтны нэр дор хаяж дурддаг гэсэн үг. Тийм ээ тий. Тэр өөрсдөө холбоотой тэр хууль дүрмийг зас сайжруулах тэр хүний нэр заадаггүй одоо яа вэ? Яг тодорхой салбаруудаар бол тэгж өргөжүүлдэггүй. Ер нь ерөнхий байдлаар гардаг. Ерөнхий байдал. Монгол улсын засгийн газар даалгасгай гэж гардаг. Тэгвэл тэгээ хэрэгжил дутуу байна гэдэг маань одоо таны нурдсан 2 хүн ажиллаа муу хийсэн байна гэсэн үг. Тийм тэгэхээр одоо гол үүрэг энийг хэрэгжүүлэх үүрэг нь бол засгийн газар түлээлгэж байгаа тийм. Хянах үүрэг нь бол энийг одоо хэрэгжилтэнд хяналт тавьсан уу гэдэг нь бол Хүний эрхийн үндэсний комисс өөрсдөө хянаарай. Бид бол ямар ч байсан хянаад болохгүй байж тээ тамина одоо энийг хийгээч гэдэг ингээд шааж авч байгаа. Ер нь комиссион бидний бас нэг сайжруулах ёстой ажил юу вэ гэхээр энэ тогтоол за засгийн газар ийм арга хэмжээ авахыг даалгасан шүү. Ийм арга хэмжээг Монгол Улсын засгийн газар авах ёстой шүү гэдгийг байнга сануулж явах нь бол их чухал. Энэ ажлаа бол харин одоо бид сайжруулах ёстой гэдэг зүйлийг бол дотроо их ярьдгийг. Тийм үү. Хүн дээр ерөнхий сайттайгаа байнга холбоотой байж чихнээс нь хөвчлөх ёстой байж тээ. Тийм ээ? Тэгэх ёстой. Тийм. Тэгээд яг хөө ингээл нөгөө тогтоол гараад маргааш нь мартагдах биш те. За бид нэг тогтоол гаргачлаа гэд мартах биш. Тэг яах гэж гаргасан юм? Яах гэж бүтэн жил тэр олон хүмүүс тэр олон асуудлаар одоо судалж, дүгнэж ингэж сууж байгаа юм. Тэрнийхээ ичүүдийг одоо гаргахын тулд бол одоо бас илүү хаанаа л их нарийн ажиллах шаардлагатай байна л да. Тийм байна. За яг энэ ажилд нь та бүхэн идэвхтэй, улам идэвхтэй байгаасаа гэж би эргийн өвнийхээ хувьд хүсэж байна. Тэг одоо та бүхэнд энэ дээр гол анхаарлаа тавиасаа гэж мэдээж их хурл бол
эмийг сайжруулъя гэсэн тийм л тогтоол гаргадаг байлгүй тийм ээ. Тэгэлгүй яах вэ? За дараагийн нэг асуудал өөрөө түрүүнд оржижсэн та бүхэн бас нэвтрүүлгийн өмнө ингээ ярилцаа сууж байхад энэ хүний эрхийн асуудал болохоор энэ Монгол улсын гадаад бодлогын нэг том чухал хэсэг юм шүү гэдэг. Тэгээ тэр дээр би их гайхсан байхгүй. Та тэрийг нэг манай үзэгч тайлбарлаач. Яагаад ингээд одоо энэ Монгол улсын гадаад бодлогын их чухал юу болчихваа, хэсэг болчихваа. Тэгэхээр энэ нөгөө эргээд та бит хоёрын түрүүний бүр ярилцлага эхэлсэн хүний эрхийн үндэсний байгууллага гэдэг чинь ямар үүрэг зориулалттай байгууллага юм бэ гэдгээс урган гарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс улсын их хурлаараас байгуулагддаг боловч батлсан хууль хүний эрхийн зарчимд нийцэж гэнэ үү? Хэрэгжилт нь нийцэж гэнэ үү гэдэг чинь засгийн газар улсын их хурлын үйл ажиллагаанд хөндлөнгийн хараат тус хяналтыг тавьж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр одоо хүний эрхийн үндэсний комисс хараат бус ажиллаж гэнэ үү гэдгийг зөвхөн дотооддоо биш нэгдсэн үндэсний байгууллага бас хянаж идэг. Магадлан итгэмжилдэг гэсэн үг. 5 жил тутам Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийг жишээлх юм бол одоо үйл ажиллагаа яаж явуулсан, шаардлага зөвлөмжөө яаж гаргасан, томилгоо нь ямар байсан ингээд хараат бус байдлын одоо ийг тодорхойлдог энэ үзүүлэлтээр хэмжээд за танах болвол хараат бус үйл ажиллагаа явуулдаг хүний эрхийн үндэсний байгууллага байна. Зарим одоо хүний эрхийн үндэсний байгууллагууд болвол одоо юу гэдгийг засгийн газрын одоо lip service гэж хэлдэг те одоо юу гэдгийг баталгаа одоо хараат бусаар хэн нэгний гар хөл болж ажиллаж байгаа байгууллагуудад бол тийм үнэлгээ өгдөггүй гэсэн үг. Хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус байдлыг 1 2 3 дугаар түвшинд үнэлдэг. За энэ ямар агуулгатай юм бэ? Тэгэхээр бүрэн хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага болвол нэгдсэн үндэсний байгууллагын болон бүс нутгийн хүний эрхийг хамгаалах тогтолцоон за Азийн бүс нас онцлогтой энийг дараа нь хэрвээ бид цаг байвал ярив. Хамгаалах тогтолцоонд засгийн газраас тусдаа өөрийн мандатаараа оролцдог. Өөрөөр хэлэх юм бол олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн их хүчвэрийг боловсруулахад яг одоо нэгдсэн үндэсний байгууллага дээр Ахмадын эрхийн тухай олон улсын тусдаа гэрээ байгуулах гээд ажлын хэсэг байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа. Энд зөвхөн A статустай буюу бүрэн хараат бус адаар ажилдаг хүний эрхийн үндэсний байгууллагууд засгийн газраас тусдаа эрсдэн зохицуултыг ийм болгоё гэж байна. Статустай байх юм. Манай байгууллага Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан цагаасаа эхлээд хараат бус байдлаа 5 удаа магадлан итгэмжлүүлсэн. 5 удаа бүрэн хараат бус үйл ажиллагаа явуулдаг буюу A статустай одоо магадлан итгэмжлэгдсэн. За одоо удахгүй 6 сард бол дахин 6 дахь удаагийн магадлан итгэмжлэлт бол бид нар бэлдэж байна. Тэгээд энэ зөвхөн олон улсын гэрээ конвенцийг батлах төдийгүй жишээлхэд засгийн газрын олон улсын гэрээ конвенцаар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж ийнвэ гэдэг дээр нэгдсэн үндэсний байгууллага хяналт тавьдаг шүү дээ. Одоо нөгөө гэрээний хороод засгийн газрын илтгэлийг хилцлээ гэд. Тэн дээр комисс өөрийнхөө мандатаар оролцдог. Засгийн газраас тусдаа оролцдог гэсэн үг. Өөрөлдөх юм бол нөгөө бид ийм дүн тавьж байгаа шүү өөрийнхөө засагт гэдгээ одоо хэлж танилцуулдаг гэсэн үг л дээ. За тэр нь ялангуяа одоо Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс яг байгуулагдсан цагаас эхлээд олон улсын энэ арга хэмжээнүүд дээр нэлээд одоо идэвхтэй дуу хоолойтой ажиллаж ирсэн. Тэгээд ялангуяа одоо манай 2020 оноос бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа бүрэлдэхүүний тухайд бол дэлхийн одоо ардчилсан эрхчлөөт орон зай бас тодорхой хэмжээгээр хумигдж байгаа юм нөхцөл байдалд хүн төрлөختөн амьдарч байна. Монгол улсын бас одоо тодорхойлох нэг суур үндсэн асуудал бол ардчилсан эрхчлөөт энэ байдал. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын одоо бүсийн сургалт сурталчилгааны төвийг Монгол улсад байгуулах. Өөрөөр хэлэх юм бол зүүн хаад Азийн Женев байж Монгол улс чадах юм аа. Диалогийн төв байж чадах юм аа. Тийм учраас энэ одоо бүсийн төвийг байгуулах асуудал бол үндсэндээ өнгөрсөн одоо 3 жилийн хугацаанд бол бас бид нэлээд идэвхтэй ажиллаж нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээд комиссарын газар болоод одоо Монгол улсын засгийн газрын түвшинд бол одоо тохиролцсон зөвшөрлөсөн байгуулах зүйтэй байна гэсэн ийм байр суурин дээр бол хүрсэн явж байгаа. Тэгээ энэ бол бас их чухал бас Монгол улсын тусгаар тогтнолыг одоо ач холбогдолтой ийм чухал одоо зүйл юм а. Тэгэхээр энэ утгаараа бол хүний эрхийн үндэсний комисс гэдэг бол үндэсний эрх зүйн одоо байгууллага боловч олон улсын хэмжээстэй байгууллага гарцаагүй. Тэр тусмаа энэ цаг үед бол Монгол улсын гадаад бодлогын одоо бас одоо нэг чухал бүрэлдэхүүн байгууллага
гэж хэлж болно. Тийм байна. Нэг ийм асуулт байна. За сүүлийн 10 жил гэхүүтэй биш 4-5 жил чөлөө Монгол улсын энэ олон улсын том индексүүдээр бид нар маш их том уналт үзүүлсэн. Ардчлалын индекс хэдээрчүүлээ, авилгалын индекс, хэвлийн эрх чөлөөний индекс, хүний эрх чөлөө ер нь бүх л юмар унсан бид нар тийм ээ. Одоо авилгын индексээр бид нар чинь дэлхийн 120 дээр ч явж байгаа билүү. Ийм индексүүд нь унаад байхад манай энэ үндэсний танай байгууллагын нэр хүнд өсөө тэр нэг юутай шалгагдаад ийн гэж байгаа байхгүй юу. Энэ хоёрын ямар нэг уялдаа байдгүй юм чи. За тэгэхээр одоо иргэний оролцооны оронд за ардчлалын одоо төлөвшил за авилгатай тэмцэх авилгын чиглэлээр энэ одоо индексүүд дээр Монгол улсын үзүүлэлт болвол одоо өөрийнхөө өмнөх үзүүлэлттэй харьцуулахад өөдрөг эерэг биш байгаа. Тэ доошоогоо ер нь л болвол одоо урагшилсан за захин хөгжлийн индекс дээр бол жоохон яасан байна. За саяхан бол сая одоо хүний эрх чөлөөний төлөв байдлын илтгэлд олон нийтийн мэдэх эрх бид нар мэдэх эрхийн чиглэлээр яаж хахад бол яг хоо тодорхой мэдээллийн илт тод байдлыг хангаж байгаа үзүүлэлтүүд бол макро түвшиндээ бол бас жоохон өндийж байгаа байна. А гэхдээ бусад одоо гэдэг эрх чөлөөний асуудлаар бол өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад уналтанд орж байгаа. Гэтэ нэг зүйлийг харахад бол дэлхийн зөвхөн одоо юу гэдэг нь улс төрийн эрх чөлөөний асуудлаар ярихад бол Монгол улс ардчилсан эрх чөлөөт орон зай бас хэвээрээ л байгаа. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн олон улс орнууд дээр уналт ажиглагдаж байгаа. Тэр дотроос олон дэглэмүүд бол одоо юу гэдэг нь за Freedom House-ийн индексийг би нүдэндээ төсөөлөө сууж ин л да тий. Олон улс орнууд бол өнгөрсөн 10 жил ногоон түвшнөөс улаан түвшин рүү шилжиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эрхчлөөт орон зай биш дарангуулын шин чанартай хомигдмал хязгаарлагдмал юм орон зай болж байгаа гэдэг ийм дүр зургийг илэрхийлж байгаа. Тэгэхээр макро индексүүдийн үзүүлэлт бол маш чухал үзүүлэлт. Яг гэвэл нөгөө хан хардаг тий. За бид юу нэмэрхүү хантай байна вэ? Энэ бол макро түвшний үнэлгээ. Гэхдээ тэн дотор мөн чанарын болоод чанарын түвшний бас үнэлгээнүүд байгаа. Тэрийг нарийн харахад бол тэр макро өсөж байгаа гэдэг үзүүлэлтүүд бол бас бодит байдал дээр үр дүн гарахгүй ч зүйлүүд байгаа. Энэ ерөөсө баларсан байж тээ гэж байгаа үзүүлэлтүүд дээр ч гэсэндээ бид ийм чухал дэвшил хийсэн юм байна гэдэг ийм үзүүлэлт ч бас гардаг. Тэгэхээр яг зөвхөн хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус байдлыг танай улс одоо арчилсан байснаа болцсон байна. Индекс чинь унаад байна гэдэг одоо үзүүлэлтээр өөрөөр хэлбэл бол хэмждэггүй л дээ. Хэмжихээсээ илүүтэй өөрөөр хэлэх юм бол тэр бол Монгол гэдэг улсын нэг бүгднгийнх нь үзүүлэлт тийм үү? Бид нийлээд ямар харагдаж байна вэ гэдэг үзүүлэлт. Энэ дотроосоо тэр одоо нөхцөл байдлыг хянах чиг үүрэг бол тусдаа. Хэрэгжилт хяналт хоёр бол тусдаа шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдал ийм байна. Монгол улсын одоо үзүүлэлтүүд бол ийм байна гэдгийг бол шууд одоо харгалзаж үзэх бол их сурвалж болдоггүй. Тэгээ би бас танд ер нь хоёул аюулгүй тийм том нюанстай асуудал хөндлөө. Энэ болгоны эцэст хэлэхэд яагаад одоо Монгол улсын үзүүлэлт унаад байхад хүний эрхийн үндэсний комиссэнд магтуулаад байгаа юм бэ? Статустай байгаад байгаа юм бэ гэдэг асуултанд маш товчхоноор хариулахад бол индексийн тухайд ерөнхий дур зургаас гадна яг бодит байдлын чанарын үзүүлэлтүүд энэ чинь тоо үзүүлэлт том одоо макро статистик үзүүлэлт чанарын үзүүлэлт хоёр бол бас зарим тохиолдолд одоо анхаарч үзэх ёстой одоо нөгөө хоёртой ойлгох ёстой нөхцөл байдлууд байдаг. Зөвхөн индекс өөрөө тухайн нөхцөл байдал бодит үр дүн илэрхийлдэггүй гэвэл бас ямар ч судлаач хэлэх бах. Энэ бол ерөнхий хан чиглэлийг харуулдаг ийм үзүүлэлт юм а гэж хэлнэ. Нэгдүгээрт хоёрдугаарт нь хүний эрхийн үндэсний комиссийн одоо хяналтаа та нар сайн хэрэгжүүлэхдээ улс төрөөс хараат бус байна уу гэдгийг дүгнж байгаа учраас нөхцөл байдал ямар байна вэ гэдэг нь бол одоо шууд харгалзан үзэх тийм одоо үзүүлэлтүүд биш ээ. Бас нэг дандаа хоёулаа жоохон юм болохгүй байна гэж яриад яах вэ? Нэг сайн зүйлийг хэлэхэд бол тэр үзүүлэлт индексүүд унж байгаа ч гэлээ гэсэн ямар ч байсан өнөөдөртөө Монгол улс ардчилсан эрх чөлөөт улс шүү гэдэг одоо ийм одоо үр дүнтэй байгаа нь өөрөө бид илүү хамгаалах ёстой, илүү баталгаажуулах ёстой, унахгүй байхын төлөө одоо ажиллах ёстой ийм нөхцөл байдал юм аа. Сайнаа бас ярьж явах ёстой байх тийм. Тий би ч явахдаа одоо энэ хурлийн чуулган дээр хоёр гишүүн яриад байгаа юм л да. Энэ баярмаа гишүүн нэг нөгөө бом учир гишүүн байна.
Финляндийн нэг олон улсын одоо энэ судалгааны байгууллагын нэр дуртай би нэрийг санахгүй байна. Монгол улс энэ судалгааны байгууллагын дүнгээр Монгол улс аль хэзээ татлагтаар зөнгөлмтэй улс руу шилжчихсэн шүү гэж ингэж биднийг дүгнээд байна гэд. Энэ одоо энэ талаар тэр байгууллагын дүгнэлтийн талаар танд одоо ямар мэдээлэл байна? Бид чи одоо энэ хүний эрх чинь татлагтаар гэдэг чинь хүний эрхийн бүр хамгийн доотлын одоо юм руу л орчод байгаа юм биш үү гэ. За тэгэхээр би тэр байгууллагын дүгнэлтийг бол олж үзээгүй байна. Танаас одоо анх удаага сонсож байна. Үзье. Ер нь яг зүгээр ямар ч одоо хүний эрхийн чиглэлээр ер нь хүний эрх төвшөлтэй зүгээр гарч байгаа индекс үзүүлэлтүүдийг харахтаа ямар аргачлалаар одоо гаргасан бэ? Ямар тоо мэд болон чанарын мэдээллийг ашигласан бэ гэдгийг бас давхар ойлгох нэг чухал байдаг. Өөрөлдөх юм бол яг хүний эрхийн салбарт гарч байгаа одоо улс төрийн чиглэлийн улс төрийн эрхчлөө хэмждэг үзүүлэлтүүд бол нэг тодорхой дэлхий дээр л угаасаа гардаг тэр тоо мэдээлэл пул нь бол нэг тодорхой цөөхөн их сурвалжууд байдаг. За тэгээд тэн дотроосоо тэр мэдээлэл дээр үндэслээд гаргаж байгаа зүйлүүд бол бас одоо яг нарийн харахад бол за ямар ч бас ерөнхий хаан бол юм уу? Гэхдээ энэ дээр ийм асуудлуудыг бол дутуу харжээ гэж харах зүйлүүд байдаг. Тэгэхээр Финляндийн хэрвээ хоёул бид хоёр дахиж уулзах юу гарах юм бол би Финляндийн индексийг тухайлан үзээд тий ямар аргачлалаар ямар тоон мэдээлэл дээр үндэслээд гаргасан индекс вэ? Би тэр индексийн чанарыг юу гэж бодож байна вэ? Хэр санал нийлж байна вэ гэдгийг ярилцъя. Тий тэр хоёр гişү хоёулаа одоо чуулганы оролдоон дээр хэлсэн болохоор би бол тийм худлаа мэдээлэл байсан гэдэг л. Худлаа биш байх. Мэдээж худлаа биш байх. Тэр бол их сурвалж байж таарна. Гэхдээ дэлхий дээр мянган судалгааны байгууллагууд индексүүдийг гаргаж байгаа л да. За та бүхэнд нөө 20 минут гаруй үлдсэн байна. Одоо ингээд энэ хоёлаа ярилцлах эхний үе буюу энэ одоо таны хэлдгээр тэр суур асуудлуудаа ингээд яриад дууссан байхаа гэж ингэж бодож байна. За одоо яг таны хариуцж байгаа энэ хүний эрх тийм ээ. Энэ хүний эрх маань энэ технологитой одоо яаж холбогдоод технологи гэдэгт маань манай одоо үзэгчид одоо ойлгож байгаа бох тийм ээ. Одоо бүхэл төрлийн захимжилт, махимжилт одоо бүх юмчил ийшээ орж байгаа тийм ээ. За та яг энэ хууль байгаа юм байлаа. Энэ нөгөө хувь хүний нууцлыг хамгаалах тухай хууль гэж тийм ээ. Тэгээ энэ хуулийн хэрэгжилтийг та сүүлийн чинь 22 онд хэрэгжээд ирсэн хууль байна лээ. Энэ хуулийн хэрэгжилтийг та сүүлийн 3 жилийнх нь хэрэгжилт нь ямар байна гэдэг талаар судалгаа явуулсан байлээ. Дүгнэлтээ гаргасан байлээ. За энэ талаар одоо та эхлээд нэг товч мэдээлэл өгч. Тэгээ хоёлаа дараа нь бас гүнзгий магадгүй орж магадгүй шээ. За тэгээ. Технологи хүний эрхийн асуудал. Яагаад өнөөдөр захим технологийн асуудлыг бид нар ярих ёстой болж байгаа юм бэ гэдгийг ярих нь их чухал баг. Тэгэхээр өнөөдөр ерөөсөө захим технологи гэдэг бол өөрөө ерөөсөө мэдээллийг боловсруулж ажилтдаг ийм л технологи. Юу гэдэг нь бид нарын гар утас тий камер за тэр одоо автомашины зогсоолын төлбөр төлдөг гэдэг. Одоо ерөөсөө эргэн тойронд бол захим технологигүй орчин байхгүй байна. Байхгүй болсон. Тийм. Тэгэхээр хүний амьдралын одоо бүхэлдээ ямар нэгэн захим одоо төхөөрөмжөд өдөр цаг тутамд бүртгэгдэж явах ийм боломжтой нөхцөл байдалд хүмүүс амьдарч байна. Тэгэхээр та бид хоёр өглөө хэдэн цагт босдог вэ? Хэдэн цагт гэрээсээ гардаг вэ? Ямар хоолунд иддэг вэ? Ямар одоо амьдралын хэм маягтай өдөртөө хэдэн алхам алхдаг вэ? Тэгээд хаана очиж одоо ямар ажил хийсэн бэ гэдгийг маш олон төрлийн захим технологиуд дээр одоо байнга бүртгэгдэж байгаа тэр мэдээллүүд бол тийм бүгдийг нь нийлүүлээд энэ хүн хин юм бэ гэдгийг бий болгох гэдэг одоо дүрийг үүсгэхтэй тэр одоо та бид хоёрыг мэдэх за тэрүүгээр дамжуулаад бол өчнөө одоо хүний эрхийн эрсдэлтэй нөхцөл байдлууд үүсч болно. Тэрний юу юм бэ гэхээр одоо сүүлийн 10 жилд бол ялангуяа энэ хүний одоо мэдээллийг цуглуулж боловсруулж маркетингийн эдийн зах зээлийн маркетингийн чиглэлээр ажилладаг компаниуд ч байдаг юм уу улс төрийн одоо сурталчилгааны чиглэлээр ажилладаг байгууллагууд бол хамгийн өндөр ашигтай ажиллаж байгаа тийм дэлхий дээр. Тэгэхээр нэг талаасаа бол энэ өөрөө ерөөсөө захим технологиос хүний хувийн мэдээллийг хамгаална гэдэг бол хүнийг өөрийг нь хамгаалах тухайн асуудал. Надад нууц байхгүй бүх юм миний амьдрал алган дээр ил байгаа тохиолдолд тийм яаж надад бас
нөгөө Big Brother Watching гэдэг нөгөө 1984 гэдэг зохиол шүү дээ. Ерөөсөө үндсэндээ бид нар эргэн тойронд бид нарыг хин нэгэн ямар нэгэн байдлаар мэдэх боломжтой нөхцөл байдал. Тэгэхээр байнга миний үзэл бодлыг тий миний юунд дуртайг, юунд дургүйг, ямар улс төрчийг дэмждэг, ямарыг нь дэмждэггүй вэ гэдгийг мэдэх боломжтой. Ямар одоо энэ болгоныг мэдэх боломжтой нөхцөл байдалд эрх чөлөөг хамгаалахын одоо юу гэдэг эрх чөлөөний мөн чанар нь тэр цахим технологиос хүнийг хамгаалахтай байгаа байхгүй. Чөлөөт хүн одоо хамгаалагдсан орон зайд л байдаг. Тэгэхээр цахим технологийн асуудлыг өнөөдөр бид одоо маш хүний эрхэд ямар нөлөө үзүүлэх юм, хүнд ямар нөлөө үзүүлэх, хүнийг хак хийж байгаа байхгүй тийм. Тэгэхээр хүнд ямар нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг тооцож энэ хамгаалтуудыг дэлхийн улс орнууд бүрдүүлэхэд маш их хичээж анхаарч байна л да. За Монгол улс бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг 2021 онд батлаад 22 оноос эхлээд хэрэгжүүлж эхэлж байгаа энэ сайн хэрэг. Гэхдээ нөгөө талдаа бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг батлаад за одоо энэ дээр хүний эрхийн үндэсний комисс ухаанаа олдоо гэдэг ингээд манай одоо улсын их хурл засгийн газар бол комиссд өгсөн байгаа. За одоо мэдгүй тэгэл одоо бид нар бол мэдэхгүй байна хүний эрхийн асуудлын. Тийм учраас та нар нэг ухааныг олоод өгөөч гэдээ ингэсэн байгаа. Гэтэл ингэж болохгүй юм шүү. Нэгдүгээрт нь өөрөөр хэлэх юм бол хүний эрхийн үндэсний комисс тогтолцоо хяндаг байгууллага өөрөө нөгөө тогтолцооныхоо нэг хэсэг болоод хэрэгжилтийг нь хангуулад ирэхээр чи өөрөө өөртөө дүн тавина гэсэн хэрэг болно доо. Тэр үед ямар хараатус байдал, ямар одоо хяналт бий болох вэ? Өөрийгөө тэр чинь шүүмжилж болохгүй шүү дээ. Утгагүй үстэй ер нь. Би сайн байгаа гэж хэлэх юм уу? Би муу байгаа гэж хэлэх юм уу? Тэгээд тэгэхээр нэгдүгээрт нь энэ хувийн мэдээллийг яг зүгээр манайх Европын холбооны GDPR гэж нэрлэгддэг одоо хүний дата хувийн мэдээллийг хамгаалах тухай ерөнхий хуулийн үндсэн зарчим дээр үндэслэж хуулиа бас боловсруулсан л да. Тэгэхээр мэдээллийн эзний эрхийг баталгаажуулж мэдээлэл хариуцагчийн үүргийг тунхаглахтаа бол манай хууль дэлхийн жишгээс дутхгүй. Хаана дутж байгаа юм бэ гэхээр албадлагын арга хэрэгсэл нь сул. Өөрөөр хэлбэл энэ хуулийг зөрчсөн тохиолдолд хэрвээ одоо миний мэдээллийг хууль бусаар цуглуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах юм бэ гэхээр за эрүүгийн хууль, зөрчлийн хууль, төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн хууль гэсэн одоо дөрвөн хуулийг нэрлсэн л байгаа юм. Тэгээд за нэрлсэн болвол тэр зөрчлүүдийг бүгдийг дахиад зөрчлийн хуульд юм уу эсвэл эрүүгийн хуульд байдаг юм уу, төрийн албаны тухай хуульд байдаг юм уу одоо тусах ёстой шүү дээ. Гэтэл тэр арга хэмжээнд дээрээ бол олигтой ажиллаагүй. Маш олон зөрчил. Санкцийг нь зааж өгнө. Санкц нь бол олон нийтлэг зөрчигддөг баг ихэнх одоо ийм тохиолдлуудад бол баг байхгүй гэсэн. Тийм байна. Одоо энийг за одоо хэрвээ магадгүй одоо энэ асуудлыг үнзгэрүүл судалдаг судлаачид үзэж байгаа бол хэрэг болох байх. Өнгөрсөн жил хүний эрхчлөөний төлөв байдлын 24 дахь хилтгэлийн 3 дугаар бүлэгт цахим технологи ба хүний эрх гэсэн бүлгийн 3 дахь хэсэгт Монгол улсын хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хийдэл хэрэгжилт гэдэг асуудлыг болсон. Тэн дээр маш тодорхой яагаад зөрчлийн хууль болохгүй байгаа юм? Яагаад эрүүгийн хууль болохгүй байгаа юм? Яагаад төрийн албаны тухай хууль болохгүй байгаа юм? Яагаад иргэний хуулийн гэмт хорын одоо барагдуулах энэ механизм энэ хуулийн дээр үйлчлэхгүй байгаа юм бэ гэдгийг маш тодорхой тайлбарсан. Дараагийн нэг асуудал бол тэр нөгөө хоёулаа дөнгөсөө хэлжсэн да. Комисс нөгөө албадлагын арга хэрэгсэл болчингууд чинь нөгөө өөрийгөө хяндаг ийм одоо нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл тэр мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллага гэж дэлхийн улс орнуудад байгуулж байгаа. Энд чинь одоо мэдээллийн мэрэгжлийн хяналт гэсэн үг шүү дээ. Торгодог эрх мэдэлтэй байцаагчид ажиллаж одоо шууд торгох арга хэмжээ авж энэ хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байхгүй. Гэтэл хүний эрхийн үндэсний комиссийн албадлагын мөн чанар нь олонгууд өөрсдөө шууд торгодог юм уу эсвэл одоо сахилгын арга хэмжээ авдаггүй. Эрх бүхий албан тушаалтанд ингээч гэж шаарддаг байхгүй. Тэ бусад одоо нөгөө эрх бүхий байгууллага албан тушаалтнаар дамжуулж алддаг гэсэн. Тэгтэл чинь энэ одоо мөн чанар өөрөөр хэлэх юм бол энэ комисс энэ одоо мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагын одоо чиг үүргийг ерөнхийдөө хуулийн дээр шууд комисс мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллага байна гэж хэлээгүй ч гэлээ гэсэн агуулгаас нь бол айгүй олон одоо хуулийн хэрэгжилтийг хангуулах функцүүд байгаа учраас бол одоо ерөнхийдөө дефакто тий бодит байдал дээр хүний эрхийн үндэсний комисс хувийн мэдээллийг хамгаалах байгууллага энэ чиг үүргийг гүйцэтгэж байгаа гэж бас хэлж болно. Тэгтэл ингэж болох юм уу гэвэл болохгүй. Энэ урт настай юу гэвэл үгүй, үр дүнгүй. Тэгэхээр ийм цахим технологиорөөсөө хүний амьдрал битгий хүнийг хак хийх хэмжээнд төвшөнд очичоод байхад ийм хамгаалтыг бий болгож байгаа нь бол Монгол улсын засгийн газар, Монгол улс бол одоо цахим технологийн эрэнд хүний эрхийн баталгааг бүрдүүлж чадахгүй байна гэсэн үг.
Яаж бүрдүүлэх юм бэ гэдгийг нь бол уул нь одоо нөгөө илтгэл дээрээ бичээл тавьсан л байгаа л да. Тэр 24 оны илтгэл юм. 24 оны илтгэл тий. Тэгээд таны асуулт юу байлаа? Хэрэгжилт нь ямар байлаа? За ер нь ямар ч байсан хэрэгжилтийг ярихын өмнө энэ асуудлыг ярьчих тий. За. Тий. За та ер нь ерөнхий юмасаа ярьчлаа. Одоо хоёулын тодорхой жишээнүүд дээр орж ирэх гэж бодсон. Та өчигдрийнхөө нөгөө юун дээр хэвлийн байгуурал дээр 3 жишээ ярьсан. Тэр Хотуула гэж ап, Нуура ап, нэг нь юу лээ? Нуура гэдэг онцлогооны юу ардчилсан намын тий. Тэр цагаан бүртгэл холбоотой асуудал. Тий яг гурван энэ зөөр яг нийрхийн үндэсний комисс энэ хувийн мэдээллийг хамгаалах хувийн мэдээлэл хүний хувийн мэдээллийг энэ зөрчилтэй холбоотой асуудлыг бас одоо комиссийн тухай хууль, хувийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу шалгаад тогтоогоод за тэгээд хүний эрхийн зөрчил тогтоогдох юм бол комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийг явуулдаг л да. Тэгэхээр олон ямар ч байсан нэлээдгүй одоо хэмжээний шаардлага зөвлөмж гарч байгаа. Тэгээд энэ дотроос бол бас онцгойлон одоо танилцуулсан шийдвэрүүд бол тэр 3. Тий, одоо энэ тэр хуулиар ч одоо энэ хүний тэр мэдээллийг одоо хэн цуглуулж болно тэр гэсэн одоо тийм заалт одоо байдаг юм уу хүмүүс. Жишээлбэл одоо энэ онлайн дэлгүүрүүд байгаа юм. Ингээд тэрий чинь захиалга ихээр та утсаа хаягаа өг гэдэг ингээд өгчдөг. Тэр нь цаашаа одоо нэг дата болоод тэнд хадгалагдчихэдэг болдгоо. Тэрний хамгаалт гэж юу байдгийг тэрийг одоо хэн ороод хардгийг тэн дээр одоо би бас хувь өөнийхөө жоох эмзэглээд идэг байхгүй юу. Тэгэхээр хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль битгий хувийн мэдээлэл өөрөө ямар чухал үн цэнтэй яаж одоо ямар байдлаар хууль бусаар ашиглагдаж болох юм эд зүйл вэ гэдгийг ойлгож байгаа ойлголт нийгмийн мэдлэг ойлголт бол муу байна л да. Тэгэхээр ер нь одоо энэ дээр бас нэг зүйлийг бас дахиад хэлмээр байна. Тэр хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллага гэдэг ингээд 7 дугаар бүлэг байгаа. Энэ дээр 2 байгууллагыг тусгайлан нэрлсэн байгаа. За хүний эрхийн үндэсний комисс бол шаардлага зөвлөмж гаргаж хяналт тавина гэд. 2 дугаарт нь цахим хөгжил харилцаа холбооны яам хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ийм ажлыг хийнэ гэд. Гэтэл өнөөдөр цахим хөгжил харилцаа холбооны яамд маань нэг хүн би өөрийнхөө ажлын хажуугаар хувийн мэдээллийн одоо ажлыг хариуцаад явж байгаа гэж тэгжсэн. Тэр хүн маань одоо бараг л өнгөрсөн оны сүүлээр бараг байхгүй болж байгаа ийм сурагтай гадсан. Тэгэхээр яагаад цахим технологийн эрен үед хүний хувийн мэдээллийг хамгаалах нь чухал юм? Монгол улсын хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн онцлог нь юу юм, ямар зохицуулалттай юм бэ гэдэг энэ мэдлэг ойлголтыг маш өргөөрэн түгээх хэрэгтэй. Эцсийн дүндээ ямар ч сайн механизм байгууллага одоо албадлагын арга хэрэгсэл байгууллаа гэд хүн өөрөө хувийн мэдээллээ хамгаалах ийм мэдлэг ойлголт байхгүй бол үр дүнгүй. Тэр бол суурин юм. За энийг хэлээд таны асуултанд хариулахад бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль зөвхөн 2 үндслээр хүний хувийн мэдээллийг цуглуулна гэж заасан. Нэгдүгээрт нь хуульд заасан үндслээр. За өөрөөр хэлэх юм бол төрийн үйлчлэгийг үзүүлэх явцад төр иргэн хоёрын харилцаанд одоо хуулиар эрх олгогдож энэ хүний хувийн мэдээллийг цуглуул одоо улсын бүртгэлийн газар ч байдаг юм уу тий бүх төрлийн нийгмийн үйлчлэгийг үзүүлж байгаа халамж даатгал гэдэг бид нар бол хуулиар эрх олгож хүний хувийн мэдээллийг цуглуулж байгаа. Гэхдээ нэг зарчим байна. Одоо мэдээлэл хүний хувийн мэдээллийг цуглуулахдаа зөвхөн үзүүлж байгаа үйлчлэгээнийхээ одоо хүрээ хязгаар тохирсон хэмжээнд цуглуулах ёстой. Тэрнээс жишээлхэд одоо юу гэдгийг одоо өөрчлөгдсөн байна лээ. Зөв төрийн албаны анкет гэхэд л нөгөө ажилчин гарал үүсэл одоо шашин шүтлэг гэдэг бүх төрлийн мэдээллийг авж байгаа. Энэ бол өөрөө хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн зөрчил, хүний эрхийн зөрчил гэж үзнэ. Хүрээ хязгаар тохирсон байх тухай асуудал бол хүний эрхийн эрхцүүд маш чухал одоо эрх зүйн зарчим болдог. Хоёрдугаар үндслэл нь таны хэлсэн. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр одоо хувийн мэдээллийг цуглуулна. Тэгэхээр мэдээллийн эзний зөвшөөрөл гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр би танаа одоо онлайн үйлчилгээнээс одоо худалдан авалт хийя, эсвэл таны үйлчилгээг авъя. Тэгээд өөрийнхөө мэдээллийг өгж гэнэ гэдэг бол зөвшөөрлөө өгж гэнэ гэсэн. Тэр хуулийн дагуу юм. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр гэдэг ангилалд орно. За зөвшөөрөл гаргаад хоёлаа одоо иргэний эрх зүйн харилцаанд оролцож байна. За та надад бол ийм одоо зүйлийг хүргэж өрэхийн тулд манай гэр бол энд байна. Миний утас бол энэ байна. За би тэдэнд төгрөгийг тэгээ шилжүүлнэ шүү гэдэг бол өөрөө зөвшөөрч үлдэж байгаа. Гэхдээ энд бас нэг асуудал байдаг. Хоёр асуудлыг энэтэй холбоотой хэлье.
юу вэ гэхээр бас түрүүний ярьсан зарчим хамаатай. Зөвхөн тэр үйлчилгээнд хамааралтай мэдээлэл одоо үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг л цуглаана. Тэрнээс илүү гарсан хэмжээний мэдээллийг цуглаах нь өөрөө одоо хувийн мэдээллийн хуулийн зөрчил болно. Тэгэхгүй авчаад яг одоо би танд энэ зүйлийг хүргэж өгөө төлбөр тооцоо хийхэд л тохирсон хэмжээний мэдээллийг авна гэсэн үг шүү дээ. Тэ? За уучлаарай би таныг тасалчих. За тэр юуг ойлголоо өөрөө хөлөө зөвшөөрөө онлайн худалдааны талаар ярьж байгаа шүү хоёлаа. Тэрийг би өөрөө өгсөн юм байна. Тэрийг миний мэдээллийг аваад нэг хэсэг хүний мэдээллийг аваад дата болгоод тэнд одоо хатгалж байгаа тэр онлайн дэлгүүр байдаг юм уу? Тэр чин тэрийг одоо нууцыг алдахгүй байх үүрэгтэй юу? Үүрэгтэй байхаар барах уу? Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу болвол тэр одоо этгээд хүний хувийн мэдээлэлтэй харьцаж цуглуулж байгаа хүн бол мэдээлэл хариуцагч болно. Тэгэхээр мэдээлэл хариуцагчийн 19 төрлийн үүргийг тэр хуульд жагсаацсан байгаа. Тэрийг хуулиа хэрэгжилтийг нь хангуулах нь хэний үүрэг байдаг вэ? Засгийн газар энэ хуулиа сурталчлах ёстой. Та нар ийм үүрэгтэй. Та захирам дэлгүүр ажилуулдаг бол хувь хүнээсээ үл хамаарч те. Зөвхөн байгууллага хувийн мэдээлэл хариуцагч байдаг юм шин штэ. Үйлчлэгээ үзүүлж байгаа хувь хүн та ийм үүрэгтэй. За тэгээд тэр одоо Монгол улсын бүх одоо хувийн мэдээлэл хариуцагч хүний эрхийн үндэсний комист жил болгоны 1 сарын 31-нд миний үйл ажиллагаатай холбоотой хувийн мэдээллийн зөрчил гарсан уу буюу гэдгээ мэдээлэх үүрэгтэй бүр. Тэгэхээр энийг одоо бид засагтайгаа нийлээд өргөн хүрээнд сурталчлах хэрэгтэй байна. Тийм байна шүү дээ. Тэгээ энэ дээр ерөөсөө зүгээр ихэнх хууль хэрэгжлэхэд бол жилдээ нэг маш цөөхөн одоо зөрчлийн бүртгэл комиссны сарын 31-нд ирж исэн. Харин энэ жил бол бид бас нөгөө лиценз зөвшөөрөл өгдөг эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллаж банк санхүү харилцаа холбоо гэдэг энэ чиглэлийн байгууллагууд бол нэлээд өргөн хүрээтэй зөрчлийн бүртгэлээ ирүүлсэн байлээ. Энэ бол яг зүгээр хяналт тавьж байгаа л хэрэг юм. Гэхдээ үр дүнтэй юу гэвэл үгүй. Энийг сайжруулах шаардлагатай. Тийм. Бас сүүлийн үед нэг ийм мэдээлэл явсан гişүнэ. Энэ цагдаагийн байгууллага энэ зочид буудлуудаас одоо хин танаа буудал буусан тэрний нэрс юу мэдээллийг өг гэдэг тийм юм яваад ингээд бүх мэдээллийг цагдаагийн байгууллага цуглуулсан юм гинэ гэсэн. Тийм мэдээлэл жишээлбэл одоо танаа дээр тийм мэдээлэл ирвөө үнэхээр тийм юм уу? Тэр цаад одоо зорилго нь юу юм? Тэгэхээр энэ бол яг одоо хүний эрхийн үндэсний комиссээр мэдээллээр бүртгээд ажиллагаанд явуулж байгаа ийм асуудал. Цагдаагийн байгууллагаас тайлбар авахар бол хандсан байгаа. Гэхдээ ямар ч байсан өнөөдрийн байдлаар бол над дээр за энэ асуудлыг шалгаад ийм нөхцөл байдал тогтооглоо гэсэн мэдээлэл бол орж ирээгүй байна. Яг хөө нэг асуудал байдаг. Одоо жишээлхэд юу гэдэг юм бид нар гадаад улсад зорчиж явахдаа янз бүрийн одоо зочид буудалд байхдаа бол одоо паспортоо өгөөд нөгөө янз бүрийн баталгаатай тийм хүний эд хөрөнгийн баталгаа байна. За төлбөр тооцоотой холбоотой асуудлууд байна. Өөр бусад бас бүртгэлүүд байдаг бах. Бүртгэл явуулж байгаа тэр огт явуулж болохгүй гэдэг шаардлага бол байхгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр ямар хүн үйлчлүүлвэ гэдэг нь байгууллагын дотоод одоо тэр үйл ажиллагааны шинжтэйч байдаг юм уу? Өөр бусад одоо арга хэлбэр хууль гэхдээ зөвхөн хууль заасан байх ёстой. Түрүүний хэлсэн шаардлага бол хамаатай байх ёстой. Гэтэл бүр сан бүрдүүлээд. Тэгээ тэр нь цагдаагийн байгууллага одоо тэр санг ашигладаг мэдээллийг нь ашигладаг тийм байж болзошгүй гэсэн мэдээллийг бол комисс мэдээлэлээр бүртгээд энэ дээр ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ маань одоо би бас та надад бас чухал асуудлыг эргээ санууллаа. Ямар ч байсан мэдээлэлээр бүртгэж эхэлсэн. За тэрнээс хойш бол бараг 2 сарын шахуу хугацаа өнгөрсөн байна. Эргэж очиод бол энэ шалгалтын үр дүн юу болсон бэ гэдгийг би нэгтлэх хэрэгтэй байна. Тий. Би тэр мэдээг сонсч юу гэж бодсон гэхээр одоо нэг нүгэл ярил л да. Одоо эн чинь нууц амар мамрагтайгаа чи буудалд ордог юм маш их байна шүү дээ. Одоо тийм байгаа. За тэр мэдээллийг авчаад тэр хүнийг шантаажлах байдаг юм уу те? Хэн нэгэн дамжуулчаад одоо миний улс төрийн эрх рүү халддаг. Одоо энэ гişүүд тэгж халдчих болно шүү дээ. Чи нөхөр мөн тэр цэцэг матаа чи тэдний өдөр тийш орсон байлээ шүү дээ нөхөр. Тэгэд ингээд ийм рүү явчих үе гээд би одоо санаа зов тэр мэдээг анх сонсоод надад тийм сэтгэл төрж исэн. Тий. Ер нь бол яг хүний хувийн мэдээлэл датаг
янз бүрийн зорилгоор хууль бусаар ашиглах боломжтой шүү дээ. Түүний таны одоо энэ ярьж байгаа барьцаа шантажийн асуудал байна. Эсвэл элдв янзын байдлаар өөрчилж ашиглаж тэр хүнийг одоо хийгээгүй зүйлийг хийсэн мэтэр харагдуулах хүртэл боломжтой. Тийм учраас хамгаалтанд байх хэрэгтэй юм л да. Тэгэхээр энэ асуудал дээр бол одоо онцгойлон бас энэ гомдол шалгах ажиллагааны үр дүнг эргээд одоо нэгтлээд бас комиссарын хийх ээлжид хэвлэлийн хурлаараа байдаг юм уу? Олон нийтэд мэдээлье гэж бас одоо таны цугаар хэлье. За баярлалаа. Тий, за та өтөрд 3 минут байна. Та сүүлийн асуулт. Энэ камерууд байдаг. Энэ одоо за яг нь цагдаагийн байгууллагаас тавьж байгаа одоо тэр гэмт хэрэгтэй тэмцэх одоо тэднэрт дүүрч албан байгууллага болгон за одоо падис болгон ч юм уу одоо ингээд дураараа камер тавьж ийн л та. Энэ одоо хуульд нийцж байгаа юу? За нөгөө хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд чинь болвол одоо дууны дүрсний бичлэгийн системийг яаж байрлуулах вэ? Ямар ч тэрийг тэгэл интернетээр аягүй их тавих юм. Тий одоо энэ хүн ингээд камерын бичлэгүүд тэр падисныхаа ер нь хоёлаа бас ярьж амжсангүй те 3 минут. Өнгөрсөн 3 жилийн туршид хүний эрхийн үндэсний комиссоос технологи ба хүний эрх гэдэг өргөн хүрээтэй үндэсний хэмжээний хяналт шалгалтыг хийгээд одоо тайлангаа танилцуулж одоо засгийн газар тандсан зөвлөмж комиссийн зөвлөмжийг хөрвүүлэхэд бэлэн болж байна. Энэ дотор олон асуудлыг хүндсэн ийм Монголиа систем иргэний бүртгэлийн захимжилт хүний эрхийн баталгааг бүрдүүлж байна. Хууль сахиулах ажиллагаанд технологи ашиглаж байгаа байдал, хиймэл оюун, олон нийтийн сүлжээ, за захим хуваагдал зөвлөлтэй байна. Тий зөндөө олон асуудал. Тэгээ өргөн 500 гаруй хуудастай том тайлан гарна. Тэгээ тэрийг бас манай энэ нэвтрүүлгийг бас одоо эцэст нь тултал удахгүй үзэж байгаа хүн бас үзээсэй гэж бодож байна. Тэгээд тэнд нэг асуудал хууль сахиулах ажиллагаанд технологи ашиглаж байгаа байдал гэдэг дээр 4 асуудлыг үзсэн. Тагнах төхөөрөмжийн эрх зүйн зохицуулалт Монгол улсад ямар байна? Энэ олон нийтийн орон зайд суурилсан камерын одоо хяналт үйл ажиллагаа. Тэгээд зорчих хэрэг хязгаарлах хэрэгжилж байгаа цахим гавны асуудал. За тэгээд цагдаагийн ерөнхий газар дээр хөтлөгдөж байгаа хүний хувийн мэдээллийг агуулсан сангуудын ашиглалт хамгаалалттай холбоотой асуудал гэдэг. Ийм 4 асуудлыг одоо багтааж дүгнээд тавьсан байгаа. Яг одоо өнөөдөр бол бид бас одоо нэг камерын хяналтын нэгдсэн төв дээр ажиллаж илүү зөвлөн туслах. За одоо тэгвэл яаж хуульд нийцүүлэх юм гэдэг чиглэлээр энэ ажлыг хийж байна л да. Тэгэхээр Монгол улсад одоо камер байршуулах, ямар байршилт, хэрхэн байршуулах юм. Тэгээд тэр камераар авагдж байгаа мэдээлэл хэн хяналт тавьж, хэн үзэж, ямар зорилгоор үзэх юм бэ гэдэг эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт бол эхлэл шатндаа 100 задгаа явж байгаа л гэж. Тийм. За баярлалаа. За их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ирсэн. Манай студид таны өнөөдрийн энэ ярилцлага бол манай үзэгчид маш их таны мэдхүүн ийм ачаал бүгдэлтэй болсон байхаа гэж би дотроо бодсон. Тий одоо ийм юм та бүхэн чинь иргэдтэй одоо харин тий одоо ярьдаг л баймаар тий хөргөж явах хэрэгтэй байна гэж би бодсон. Ингээд баярлалаа дахин. Тэгээд таны цаашдынх нь энэ гишүүнийхээ ажилд өндөр амжилт гаргаарай гэж ингэж хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтараа түр баяртай.